За сайн байна уу? Сайн байна. За. Манай контентын ингээд дараагийн дугаар эхэлж байна. За ингээд сонирхолтой дугаарууд үргэлжилсээр байна. За хүмүүс их одоо янз янзын сэтгэл үлдээж ийн. Тэгээд улам илүү ихийг мэдхийг бас үзхийг хүсэж байгаа шүү. Тэгээд за өнөөдөр яах тэр юм сумтай онгод гаргаад ирсэн байна. За энэ одоо хэдвэр зууны үеийн хэдэн настай, ямар настай тэ одоо хэн хэрэгэлдэг, юунд зориулагдсан ийм онгод вэ? Би бол энийг нэг яг нэг ийм сумтай зүйл бол лам хүнд байхыг бол харж ирсэн. Тэгээ энэ одоо танд бас байгааг бодоход бөөгийн зүйл юм шиг байна. Энэ одоо 10-аад байгаа. За. Бүр их эртнийх нь бүр 200-300 жилийн өмнөх нь ч байгаа. Энэ нэг 100 гаруй жилийн настай. За. Одоо 1900-аад оны үе. Энийг авсан түүх нь энэ Хөвсгөл аймгийн ханх сумаас авчирсан гэж байгаа. Эртний эдлэлийн миний таньдаг ахгүй байдгийг. Тэрэнд нэг хүн бөөгийн дээл хувцас 9 мосын барьц явж ирснээс ийм юм өгсөн байгаа. Тэр дээлнээс нь салгаад энийг тэрл авч үлдсэн байгаа. Дээлийг авахгүй тэр ямар учиртай хүн зарж ирснийг би мэдэхгүй. Тэгээ тэр удагны дээл гэдэг юм жижигхэн дээлнээс ингээд цуг зүүцсэн байсан. Тэгээ намайг уцстаад би чамд бөөгийн юм цуглуулдаг учраас бөөгийн хувцснаас аваад үлдсэн юм үзүүлээгээд би очиод авсан. Энэ даллагны сум буюу тэнгэрийн сум юм. За. Тэр бөөд хэрэгжилж исэн буюу хуучин монголчуудын хэрэгжилж исэн даллага авдаг буюу намар цагийн даллагны сум намрын даллага авахд хэрэгжилж исэн бөөгийн ёсонд байсан зан үйл юм. Даллагны сум гэхэлэр одоо эд баялаг эд хөрөнгө дуудана л гэсэн үг шүү дээ. Одоо малын эд буюу мал өсөж үржих тэр айлын мал өрчихийг бэлэгдэж дуудаж байгаа юм. Ер нь эд буюу зөндөл юм өрч даллага л авж байгаа зүйл. Сүүл рүүгээ эн чинь бас л нөгөө шашин орж ирээд дэлгэрээд хувьсэлд ороод арай өөр болоод одоо тэр шашинтай холилддаг юм уу яадаг юм ингээд. Тэгвэл бас нарийн судлаад үзвэл бүр эртнийх нь бол яг монголчуудын өөрсдийн баатар хүний сумаар хийжсэн хоёр янз байгаа юм чинь. Эхнийх нь бол одоо дээр үед одоо бид одоо 200 жилийн өмнө яриа л да. 200 жилийн өмнө хүмүүс бол нэг 3 үе мэдж байгаа шүү дээ. Тэр дотор чинь эрдэм намтай янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Баатар. Тэр баатар хүнийхээ сумыг авч үлдчихсэн байна. Тэгээ энэ яадаг байсан гэж бороо хариулах гэж авч үлдчихсэн гэж. Тэгээ маа их айхтар бороод юу ороход тэрэнд хэрэглэх гэж дом болгох гэж авч үлдчихсэн. Та бөөгийн ёсонд энийг сум буулгана гэж зан үйл байдаг. За энийг бол одоо өстө мэддэг хүн маш ховор баг. Сум буулгана гэж нэг их цөөхөн жилд хийдхэн удаа буулгадаг буюу тэр их том одоо зан үйлгийн тэрний үйл одоо мал өхөд байгаа айлт хийдэг гинэ. За. Ямар ч шалтгаангүй мал өхөндөө. Тэр айлт хийдэг гинэ. Тэгээ бүр харавдаг байсан гэж байгаа. Сумаараа. Тэр гай ирсэн зүгрүү. Сүүл рүүгээ эн чинь хувьслын үедээ ингээд нэмэгдээд юм. Ингээд сум буулгана гэх тэр суман бариад бөө тэр айлд очиод бөөлөө тэр айлын барцдыг хөөхөн шүү дээ. Тэгээд тэр хаанаас гай ирсэн тэр зүгрөө нь харавдаг. Тэгээ Монгол бөөгийн эртний тэмдэглэл дээр бөөхөн бөөлөхөд заавал ном сум хоёр байдаг гэж байгаа байхгүй юу? Хажууд нь гэртэн ч юм уу. Тэгээд тэрнээс одоо үүдэж хэлбэрээр үүдэж үлдсэн зүйлээр бөөгийн хувцс соёгонд заавал ном сум байдаг. Ном сум заавал ордог. Тэр гай барцдыг хааж харуулж муу юм. Тэгээ энийг яаж хийдэг байсан? Сум болох зан үйлээ суман дээр шар шувууны үд хийдэг байсан гэж байгаа. За. Энэ үд нь шар шувууны үд байсан гэж байгаа. Тэгээ тэр айлын гай ирсэн зүг рүү харавчдаг байсан. Тэгэхээр тэр айлын гайг хааж гэдэг сум болох. За энээс гадна даллага авах зан үйл болгож энийг хэрэгжилж ирсэн байна. Намар мал тарган үед намрын цагт даатгалын тахилга зайлах ихтэй даллага авна да. Тэгвэл энэ даллагны сум гэж нэр өгөөд сүүлдээ энэ даллагны сум болж одоо тэр айлууд малын буян хишиг авч даллага авахын тулд эцэг малынхаа өсийг ингэж энэ эцэг мал. Тий, эцэг малынхаа өсийг зүүж бөөгийн юм тал хийж
Тэгээд даллагны жижигхэн юм уут хийж байгаа. Тэгээ энэ дотор нөгөө малын шагаа, ус, ноос, идэ цагаагаа хийгээ. Тэгээд эндээ тэр бөөгийн онгодог дуудаж байгаа онгодоо тахиж байгаа зан үйл хадаг юм тэр. Энэ хоёрдугаарт энэ гэрийн гишүүний тоогоор хадаг байх хэвээр. Тэр айл ам бол 6 хүн байлаа шүү дээ. 6 хадаг. 6 хадаг. Тэгээд үр ачихгүй ч гээд хүн нэмэгдэн дээ. Тэгэхээр хүний тоогоор нь хадгийг нэмээд ч юм уу. Цуулбар даавуугийн нэмээд явдаг ингээд. Энэ даллагных нь утан цоорсон юм өмдсөн тий. Тий, эдгээр нь цувжгүйгөөд. Тийм ээ. Одоо энэ чи аваад хайрлж хамгаалаад хадгалаад ингэхгүй бол эн чинь нөгөө бүс даав хадаг яндар учраас амархан цагийн улбаа дийлэхгүй л. Өө тий, дийлэхгүй. Тэгээд энэ даллагны сум за хоёр дахь даллагны сумыг яаж хийдэг байсан бол тухайн айл хөдөө очиод нүгэд очин да. Тэгээ яг гэрийнх нь одоо энд гэрээ барья гэсэн газар нь энэ сум байж таардаг гинэ. Энэ уртлын зэв. Очихт нь тэнд байж ах шүү дээ. Тий одоо яг тийм тохиолдол гардаг гинэ. За. Азтай ч юм уу. Тэгвэл тэр айлд тэнгэрийн сум ирсэн. Тэр айл тэнгэр бэлэг өглөөгээ тэрийг энэ одоо зэв гэсэн үг шүү дээ. Сумны зэвэл байж таарж л да нэг айл. Тэгэхээр тэрийг монголчууд одоо гэрээ барьж буухж байгаа нүүдлээд очисон газарт нь ийм сумны зэв тааруул одоо энэ газар бидний хивэж мал буян шиг өсгөн шинж юм байна гэд энэ сумны зэвээ ингэж ном сумны сумд хийж байгаа. Тэгээ даллага авдаг гэж байгаа. Тэгээ энэ бороо хариулах одоо тэр айл малтай айлд бороо их орвол бороо хариулах загвар мал өгөхөд хамгийн гол юм мал өгөхөд хэрэгэлдэг байсан гэж байна. Ямар ч шалтгаангүй айлын мал хорогддог да. Тийм үед одоо энэ даллагны сумыг дуудаж юм уу эсвэл сумтай бөө дууддаг байсан гэж байна. Сумтай бөө. Тэгээ нэг монгол нэг хэл үг байдэн шүү дээ. Одоо их сонин бүр хүмүүсийн тунд бүр их тийм одоо нийтэм ханиатан болсон нэг хэл үг байгаа. Энэ жоохон юмтай, сумтай гар гэж ярьдээ шүү. Юм гэдэг бол бөөгийн нэршилээр онгодыг хэлж байгаа. За юм гэж. Юм гэдэг багхгүй юу? Тийм юм, ийм юм. Одоо хогрын бурайны юм гэж онгод дарахтын утгаар явах юм бол жишээ нь. За тэнд одоо тэр булгадай юм. За тэнд одоо үзүүрийн юм. Юм гэдэг үг маань өөрөө ямар нэгэн онгодыг нэрлэж байгаа нэршил. Дээр үед тийм онгодтой хүнийг юмтай хүн гэдэг байсан. Энийг юм дагаж яваа гэдэг. Тэгээд сумтай хүн гэдэг нь тэр бөө дотроо маш цөөхөн бөө ийм сум байдаг. Тэгээ ийм сумтай бөө тэр бороо хариулах буюу мал өгөх сум буулгана гэж зан үйл байсан бөөд тэр их чадaltaй бөө хийдэг байсан гэсэн. Тэгэхээр сумтай хүн урьж ийн үгээд сумтай. Тэгээ нөгөө сүүлрэгвэл энэ үг маань одоо ийм жахан. Би нэг шоолох маягаар болцсон болохоос биш тийм ийм сум дагуулж явдаг бөө байдаг байсан гэсэн. Их айхтар. Тэгээд намар цагт даллага авч энүүгээр малын буян даллаж тэр айл даллагны утаагаа цуг буюу тэр айлын эрх хүн даллагны утаанд дэлгэдэг намраар цагаан сараар ч нэг дэлгэж болно гэсэн. Тэгтээ одоо цагаан сараар дэлгэж байгаа даллагны ут бол ахуйн даллагны ут болж таарат байгаа. Яг малын даллагны ут гэж тустай байна. Тэрийг эцэг малын одоо төмсөг үйдэг шүү дээ. Төмсөгний арьсаар хийдэг байсан байна. Хуухна гэсэн үг байна. Тий. Эцэг малын төмсөгний арьсаар. За бүр яг тийм даллагны уттай айлын үүр хангаа аймгийн улаан цутгалангийн хажууханд байна. Би бүр өөрөө орж тэр айлаас одоо замын хүн учраас тэнд буудалж хий тонсон. Тэгээ айлын эзнийг манай найз таньдаг тэдний загас шарж идэхээр утаж идэхээр болоод тэгээ юм яриа гэрт нь ороод суухад бүр яг тэр арьсаар хийсэн удам дамжсан юм. За яг тийм даллагны утыг эндээс зүгээд тэгээ даллахад эцэг малын тэр арьс төмсөгний арьсаар чивнийх нь арьсаар даллахад мал өсдөг гэж ярьдаг. Ийм нарийн утга зүйтэй байсан нь өнөөдөр бас ховслын үеэрээ ингээд одоо огт хэрэглэгдэхгүй болоод зүгээр одоо төвд ёсноос үүсэлтэй даллагны сум буюу нэг юм гуйлан яг айл амтай хэрэгжилж болно шүү дээ. Яг өгтөө бол ийм нарийн учиртай зүйл байсан. Ер нь бол одоо ганцхан бараг худалчинд тий ер нь бодит байдал дээр ганц нь
уутанд үлдчихсэн байгаа шүү. Уутан л үлдчихэд байгаа. Тэгэхээр Гоё эцэг малын хийцэн. яг тэр хөмсгний арьсаар хийж агаад одоо малчин эртний сайн мэддэг хүмүүс бол миний ярьж байгааг мэднэ. Тийм арьсан дотор тэр малын 5 хушуу ноос, амьд малын 5 хушуу ноосоо хийгээд за тэгээд тэр 5 янзын эдэний одоо дээж байдаг юм уу тийм ээ. Тийм юм хийгээд тэгээд тэр амьдэрч байгаа газрынхаа нутгийн 3 чулуу хийдэг байсан гэж байгаа. Тэр чинь нөгөө усын уул ясын даг гэж үг шүү дээ. Тэгэхээр тэр нутгийн 3 чулуу. Тэгээ эндээсээ зүүгээд тэгээ мал эцэг малынхаа үсийг эндээсээ бас давхар зүүж жагаад тэгээ бөө байдаг бол бөө энийг бөөлн бөөгөө айлвал бөөгөөр амьлуулад тэгээ намар энийгээр за тэгээ өвчин хөмөг ирээд явна шүү дээ. Тэр мал өгөхэд ирэх юм бол тэр айл үүдрүү хил ам болох юм бол энэ сумаа үүдрүү харуулаад тавьчихдаг байсан байна. Үүдрүү тэр юм хааж шүү дээ. Зүгээр ингийн үед бол баруун хойшоогоо буюу тэр тахилганыхаа зүг рүү харуулад гэрийнхаа хоймор талдаа тэр онгоц цахиусныхаа талдаа тавьдаг. Тэгээ мал хуу өвдөд ирвэл эн чинь сангийн уттай. Энэ бол одоо сангийн ут нь багхгүй юу? Арцны ут нь. Тэгээ энийгээ задлж яхад сан тавьж яхад энүүгээрээ далалж исэн байгаа. Тэгээд мал хуу домондог. Бүр энийг бөөхөн өөрөө эзэмшээд гаргуудуулах юм бол сум буулгах цаг болгүй юу? Бас сан тавьж яхад тэр хурвараа ган зууд тайлахад хэрглэж исэн буюу эсвэл маш их бороо ороход хариулга болгож тухайн тэрхэн газар хэрглэж исэн гэсэн бүр ийм яриатай. Бас их хүчтэй байх нь. Нарийн хүчтэй. Бөө хүнд бол баймаар зүйл. Ер нь тийм байх тий. Тийм. Заавал одоо яг хөө заавал бороо хур хариулах албагүй шүү дээ. Тий. Ийм одоо цагт бол гэхдээ бөөгийн ёсонд бол тэр онгодонд нь бол хэрэг болсон бүү бол байдаг. Тэр энэ эртний энэ бол жаахан нас залуу 100 гаруй жилийн нас. Бүр эртнийх нь байгаа бүр 200 гаруй. Нэг ийм том урт байгаа тий. Тэр бол одоо жинхэнэ хуучны одоо янд хөрхийн төдийс хэмэрж байгаа. Ийм зүйл. Тэгээ энэ чинь сүүлдээ модон ийм цаг хугацаа өнгөрөөд ирэхээр үеэс үед дамжуулахын тулд гэртээ болоо модон гэртээ. Тэгээ дамжуулаад үр удам дамжуулж үлддэг. За энэ сум маань сүүлдээ шашны үед одоо манж дарлалын үед хувьсаад одоо ард иргэдийнх буюу хошуу ноёны сум гэж юм байна. За тэр бол одоо ойгоо ганган тансаг нэг хүнд байна. Их үнэтэй зарна гэд би явах гэсэн арай үнийн дийлээгүү. Тэр бол цул мөнгөн хийцтэй ардаа. За мөнгөн хийцтэй маш гоё чамин хийцтэй. Тэр бол одоо том хошуу ноён том даллага авахд хэрэгэлдэг байна. Нутаг орноо даатгаж хошуу ноён тэрэнд хэрэгэлж байгаа. За бөөгийн хар домынх буюу миний багшийн одоо хитэн үе дамжсан сум надад бас байна. Тэр нь хойноо бас ийм төмрөөр хийсэн. Бас урталтай төмөр зэв. Баатар хүний зэвтэй хойноо бөөгийн хөнгөн нууртай. Тэгэхээр эн чинь ингээд тодорхой хэмжээгээр жоохон нутаг орон шашин шүтлгээсээ болоод хувьссан байгаа болохоос утга агуулга нь бол маш эртний агуулгатай. За ийм сумаар алдсан мал авалдаг гинэ бас. За. Тэгээ манай багш надад нэг дээр үед нэг ийм хууч нэг ийм ярьжсэн. Яг өөрт нь ийм сум байдгийг. Эд дайны өрт төмөр одоо гуйлаар хийгээд тэр хар домын сахиус хийсэн ардалтай бөөгийн ховлогтой нэг хүний уйдаг адуу алга болсон гинэ. Тэгээд тэр сумаа өгөөд эргүүлж шидэд байгаараа шидсэн газар л очиод дагаа яваад байгаараа гэсэн. Дүүгүрдж байгаа шидэд шүү сумаа. Тэгээд бунсан газар л тэр зүгрүүн л дагаа яваад байсан чинь марийн тэр хаанч гэлээ цагаан төмөр утсаар үгүй төмөр утсаар нэг хоёр хөлийн ингээд яхитл байгаа цусны гартал баагууд хашицсан байсан гэсэн. Тэгээ нөгөө хүн мараа оллоод уйдаг адуу байсан гэсэн. Тэгээ сумаа барьж ирлээ гээд. Тэгээ би нэг юм алга болгочлаа хүн тэгж ингэс чи миний энэ сумыг аваа яв. Тэгээд ол гэхээр би ч одоо зориг хүрээгүй мэдэхгүй байж одоо багшийнхаа юм. Тэгээ надад нэг ийм юм хэлж үлдэгээ миний хүн ийм учиртай байдаг юм шүү. Ийм бидэг гэж тайлбарлаж өгсөн. Тэгээ энээс хойшоо энэ үзмэрт маш их юм бас энэ тэндээс олж цуглуулж тавьж байгаа. Одоо бол ер нь гэхдээ бөөд байх ёстой байвал зүгээр гэж ер нь бол тэр бөөгийн дээлэнд байдаг тэр одоо юу гэдэг дуурайлгаад хийсэн жижигхэн ном сумны оронд ер нь ийм сум байх нь бол
зүй ёсны хэрэг юм биш үү? Ой тэр жижиг байх ёстой. Дээр нэмээ. Ер нь бол сум буулгадаг бойнерт бол ингээд. Тэгэхээр энийг хэрэгжилж исэн удган бол сум л болгож исэн айхтар удган баг. Тийм байна. Тий. Ер нь бөө бол хүч чадал шудраг ёс, ариун ёсны бэлэг тэмдэг. Маш их ирмгийн зоригтой дашгин ширэн хүн бөөлдөг. Тэр чинь нөгөө худал хуурмаг муухай атаач төний эсрэг бөөлнө гэхэд сүр хүчний бэлэгдэл. Тэгээ Монгол бүгийн хувцс гэдэг чинь өөрөө тэр жигтэй дайн дажинд явах гэж байгаа юм шиг баатрын хөө хуйгны утга санааг илэрхийлдэг учраас төмөр мис их ордог. Ном сум орно, сэлэм жижигээр хийн. Яг энийг жоохон арай дашаа байлгаад баатрын хувцс өмсөд байна л да. Тийм баатрын хувцс өмсөхгүй шүү дээ. Зүгээр яг бөөгийн тэр мис гэж юм байна шүү дээ. 9 мис. 9 төрлийн тэр месэн дээр нь тэр ян зүрийн тэр эртний дайн тулааны зэрсэг мис тэр нүгэл хэлэнц гай барцдыг хаан хөнөөнө гэсэн санааг утгыг илэрхийлж байгаа юм баггүй юу. Тэрнээс биш одоо тэгж баатрын хувцс өмсөд бөөлнө гэж юу ах вэ? Тэр жоохон текстүүлсэн тийм ба. Тийм мэдэхгүй тэр баатар хүний хувцс арай өөрөх. Тэгэхээр тэнд эндээсээ ингэрээсээ зүүж исэн байгаа байхгүй. Тэгээ энэ хит зөндөө байгаа надад нэг 10 чах байгаа. Би яг бүр хөөчний. Тэгэхээр одоо ер нь тэр ухаан бөө одоо сум буулгаж исэн бөө гэхлээр бөө болгон өөр өөрийн гэсэн бас өгөгдөлтэй. Тий. За энэ бөө бол сум буулгад юм байна. За энэ бөө бол одоо юу гэдэг одоо гурвалжин ингэрэг барьдаг ч гэдэг юм те. За энэ бөө бол бөөрийн ингэрэг барьдаг ч гэдэг юм те. Тэгэхээр тэр болгон өөр өөр гэсэн өгөгдөлтэй. Тэр чинь сурчдаг юм биш. Цаанаас нь өгөгдөн тэр онгод ирж байгаа тухайн онгод нь тийм авьяас бэлэгтэй, тийм эрдэм чадалтай онгод ирж байгаа байхгүй юу? Түүнээс ч хин дуртай бөөн ингээд сумтай болоод байна гэсэн байхгүй. Тэр чинь үнэхээр одоо тэр авьяас бэлэгтэй тийм айхтар онгод нь заяасан юм бол энийг хийж барина. Гэтэл одоо заяагаагүй бол өөр юм аа. Тэгэхээр тэр цохайн бөө болж байгаа хүн дахин давтагдшгүй янз янзын онгод ирж байгаа шүү дээ. Тэр онгод нь өөр өөрийн арга барилтай. Тустай харахад нэг юм нэвсгэр навсгар хувцастай нэг адилхан бөөлөд байгаа боловч яг нөгөө мэддэгт мэрэгэн юу гэдэг лээ? Мэддэгт мэрэгэн цоохор. Мэддэгүүд ирээн цоохор гэдэг шиг мэддэг хүний нүдээр харавал тэр бүх юм тустай өөр. Одоо харин ингээд яг зутгцсан юм шиг болчиход байна. Нэг хэв маягаар. Тэр ч яг нь сургалтын системээр л болж ах шиг байна. Одоо нөгөө олонний хурдан бөө болох. Тэгэхээр янз янзын өөрийн өгөгдөл, өнгө аяс, өөрийн гэсэн бөөгийн хил үг, жаргал зовлон тустай. Тэгээ тэр хилтгийн хингэрхтэй бөө гэвэл тэр хилтгэл хингэрэг заяа. Тэр бөө хизэж бүтэн хингэрэг барих ёсгүй. Гэтэл одоо тэр бөө насан туршдаа тэр нэг юм хий хоохоор чөтгөр хөлдөг бөөлдөг бол тэр ямар ч одоо гуугаад онгодноос гадна чөтгөр өөс өөр юм ирэхгүй. Гэтэл лустай нөхцсөн бөө бол тэр лусын ирээ хорлолоор бөө болсон бол яг л тэр лусын ирээ хорлолоор болно. За хар зүгийн буюу хартай онгод буюу нилийн дашхан хүн жаахан хорлдог онгодтой бөө бол заяаж ирнэ. Тийм онгодгүй бөө бол одоо цагаан бөө гэдэг байхгүй юу? Тийм бөөд онгод цагаан бөөд бол хорлдог онгод ирэхгүй. 1000 төгсөх гээд 1000 одоо тэр хүний үзэн ядаа тэр онгод нь өөрийг хорлоод идэг хүн хорлдог. Тэгэхээр энэ бол ерөөсөө л тэр. Тэгэхээр бөөгийн үгэнд заяа тавилан юм, заяа замаа дагна гэдэг утга нь юм. Тэрнээс одоо би яг ийм болно гэд тэрийг солиод юм хүний хийж байгааг дуурайгаад ямар ч боломжгүй. Тэгэхээр эн чинь нөгөө сурдаг ид биш. Одоо бол ингээд сургалт сурдаг аргаар бий болгоод ах шиг байна. Энд чи хүн болгонд өөр өөр авьяас бэлэг зүүд зөн хувь тавилангийн өгөгдөл өгжиж бав тэр юма сонсож мэдхийн тулд багадан 14-5 жил бүхнээ зориулж иж тэр цаад тэнгэр утга санааны учрыг олж иж тэрийг бүтэн болгоно гэж байгаа. За бүтэн болгоод ирэхийн цагт хүнд тусыг хүргэнэ гэж байгаа. Одоо тэгээд за чинь бөө болцсон хүн өөрийгөө одоо за жишээ нь зүгээр яг жишээ аваад ярил л да. Би жишээ нэг бөө болчлаа гэж бодоход. За би өөрийнхөө сум буулгадаг одоо өгөгдлөө мэдхгүй ингээд нэг хүн дээр очиж бөө болчлоо л да. Хизээ тэрийгэ мэдгүй. Тэгээд одоо миний л зүгээр бодол таамгаар тэр зүүд гэдэг юм чинь л хэлж өгөөд байна. Тэр жинхэнэ бөөгийн л одоо ганц
харьцах хаалга шүү дээ. Зүуд. Тэр зүудэнд л одоо байн л ийм ороод л унтуулахгүй байвал одоо тийм нэхэж ийн л гэсэн үг шүү дээ. Монгод нь. Тийм тэрнээс төсөөлөд барьж болохгүй шүү дээ. Би бол одоо бас давхар тэгж боддог. Энэ төсөөлж барьж болдгоо. Надад жишээ нь юм байхгүй. Танд харж байгаа бол байхгүй. Энэ чинь энэ гихт байгаа олон үзмгээс дуурайж хийгээд ч юм уу нэгийг аваад хэрэгэлсэн. Аль сүртийг нь хараад аваад. Үгүй болохгүй. Нэгэн л надад заяасан юм бол одоо би тэрнтэйгээ л нөхцөн өгөхөөс тэр өөр бөөгийн эзэнтэй байсан юм. Одоо энэ хүний хуучин бөөгийн юм хэрэглээд надад юм болохгүй. Энд чинь нөгөө анхныхаа эзэнтэйгээ л цуг нөхцөж идшид эрдэм чадaltaй нөхцөөд тэр эзэн нь байхгүй болоход энэ тэгэл дагаал одоо амьтай ичид байсан ч тэр хүний л код уншина гэсэн үг. Одоо жинхэнэ энийг амьлуулсан эзэн гэл барихад энэ увдсан орно өгөхөөс одоо та бид хоёр энийг 10-10 салаандаа хийж бариад бороо хариулах гад чадахгүй гэсэн үг. Нөгөө нэг канон дээр гардаг шиг нөгөө нэг тоор гэдэг канон дээр гардаг шиг алхахыг нь тоорлол ирж алхаа авдаг шиг. Тийм. Бусдууд нь дийлдэггүй шүү дээ. Хүний өс суулгахад өөр хүний өссийг суулгаж болдгоо гинэ. Зөвхөн өөрийн өсөл таньдаг гинэ. Тэрэн шиг л одоо эн чинь яг өөрийн юм л танина. Тэрнээс одоо надад энэ их олон хэдэн зуун ширхэг бөөгийн хуучин юмнууд байгаа. Би нэгийг ч хэрэгжилж үзээгүй. Тэр чинь хичнээн одоо гуйж мөргөөд чинь надад юм болохгүй. Тэр чинь анхныхаа эзэнтэй хийдэг үйл хэрэг хүний жаргал цовлон тухайн одоо хийх ёстой юм хийгээд дуусгачихж байгаа байхгүй. Тэгэл одоо зүгээр ингээд үлдчихэж байгаа нь. Тийм тэгэхээр тэр анхны эзэн хэрвээ энийг бариад ёстой тэр мал домонд юм уу буян дуутвал тэр хүрээд дараагийн хүн энийг хичнээн одоо худалдаж аваад ч юм уу хүчтэй болох гээд хэрэглээ тэр хүнд ерөөсөө нэмэр болохгүй. Тийм учраас энэ дээр бас тэг бөөгийн идэл хэрэглэл бөөгийн ёсонд ганцхан юм л үр хөвгт нь авч үлдэж болдог гинэ. Бөөгийн талийг авч үлддэг гинэ. За. Удам дамжиж болдог гинэ. Бусдыг нь бол эдэлж хэрэгжилж зөөж болдоггүй гэж ярьдаг. Тэр хүндээ юм болдгоо. Манай багш нас барахтаа надад нэг юм захиж ийсэн. Өнгөрөхийнхөө өмнөхөн би энэ гайг бахта. За миний бүх юм чамд үлдчихэж байгаа шүү миний хөө. Тэг бүгдийг аваад цайхан хадгалж янзлаад 3 жилийн дараа дахиж аргадаад уул хатаа энэ дуустал нь аргадаад тэгээд өөр дээр аваад хадгалаад 9 үе дамжуулаарай. Нэг л юм хатуу зах юу чи өмсвөл гэж хэлсэн. Намайг өмснө л гэж бодсон юм шиг байна. Чи цохоо чи өмсвөө чи тэр юмыг цохож мөхөж балаар бач юмста. Амиа хорлоо шүү тэгвэл гэж хэлсэн. Тэр чинь намайг залуу хүүхэд учраас саваагүйтэй одоо нөгөө хүчтэй бөө болно багшийнхаа хүчийг өмснө гэж л анхааруулж хэлж шít. Тэг би өмсөх хөтэй хэл цохох хөтэй хэл хүрдэгчгүй. Одоо яг үлгөөтэй надтай зүг байгаа. Бараг ордгоо сард нэг л онгойлгоч. Өөрөө л ганцгаа. Тэгэхээр бөөгийн уламжлал ёсонд бол тухайн хүний био энерги тэр их сүнс сүлд хүч чадал тэрхэн зур тэр хувц сонортойгоо бүгдэнтэй нэгэн үйл амьдрал хойч үед бол тэгэл зүгээр үлдэж байгаа юм. Дараагийн хүн хэрглэж болно. Үр хөхт нь ингээд шүтэж хэрглэж болж байгаа. Одоо ийм юм мөргөж биднийг эвэж аваарай гэх сэтгэл засаж тэрнээс яг нэг бөө энийг аваад засал хийгээ явах ямар ч боломжгүй. Эргээд харин өөрт нь тэр худлаа юм хийгээд ивэл хорлуулна шүү дээ. Тэр чинь амтан хуураад одоо малын даллага авч ийн гээд хүнээс мөнгө аваад ийм юм хийвэл тэгээд тэрнийхээ тоогоор л өөртөө л хорлуулна. Ингээд ярианаас чинь нэг зүйл их сонирхол татаад байна л да. Одоо та бүхэн би нэг мэдгч гэсэнтэй бас бүр нарийн одоо яг одоо дэг ёс журмаараа та ер нь яг ямар төрлийн бөө юм бэ? Тэр одоо жохлоо. Гэхдээ яг одоо жишээ нь ингээд би зүгээр яг бодож байгаа. Энэ сум ингээд буулгадаг бөө гэлдэж шүү дээ. Тэрэн шиг би зүгээр энгийн л нэг бөө. Хүмүүстэй л адил. Яг бөөгийнхөө яваар хар зүгийн бөө. Тэ? Хар зүг гэдэг нь хуучныхаа ёсыг барьж яваа. Алдахгүй явж байгаад тийм энгийн л нэг бөө. Одоо нэг тийм хүнд гайхуулж гайхатаад сониртоод малгатай надад. Гэхдээ яг одоо нөгөө бөөнөр чинь гэдэг чинь би бол одоо тэр нутгийн тийм юуны хар цагаан хуулар молор би зүгээр энэ хот энэ л хүмүүс асуулаан Батар хот юм бөө. Энэ Чингэлтэй дүүрэгт байдаг Чингэлтэй хайр л бөө.
Тэгээ яг нарийн ширийн тэр онготыг хүнд хилээд ойлгохгүй. Юм янз бүрийн юмтай харьцалгүй яг. Гэхдээ тэрийг одоо тэгж дийлгэж ярьдаг юм биш юм байхгүй юу. Хүмүүс нөгөө ойлгохгүй учраас одоо тайлбарлах хэрэггүй нэ шүү дээ. Гэхдээ одоо таныг ойлгохгүй гэдэг утгаар нь тайлбарлаагүй шүү. Цааргалаагүй шүү. Байдаг л бусдын л адил одоо надад тэгж хүнд гайхуулах гоцгоод юм алга. Харин нэг сайхан олон үзмөрүүд байна. Энийгээ бас нэг жоохон судалж мэдээд хүнд бас нэг жоохон бас зөв тав үг холбоо сурчийгээд хичээгээл юм. Одоо хүмүүс ч одоо над битэл надаас илүү л одоо ам амрлуу орчих гол асууж яг энэ чинь бас алдаж онож яваа ч юм уу сурын мэдээ улсуудад маш сайхан мэдээлэл болж байгаа. Магадгүй энийг зүүдэлдэг мундаг бөөнөр байхыг үгүйсэхгүй. Тэгээд хичнээн зүүдэлж байгаа ч гэсэн нэг аргаа олдог байхгүй юу. Яавал бүтээдэг юм бол нэг юм зүүдлээд байдаг. Тэг яг хүмүүст нэмэр тус болог. Ер нь нэг юм хид хідэн буян байдаг шүү дээ. Тэг идэх одоо юу зам заахныг буян гинэ. Тэгээд хоёрт нь нөгөө гиз цатгах. Гуравт нь нөгөө одоо юу гэдгийг мохордож байгаа бодлыг цааш нь дэлгэж өгөх гинэ. Яг аргаа олохгүй юм дараа олж өгөх гэсэн. Тайлж өгөх. Тэнэс айгүй сайн гигийн оюуны буян гэсэн. Тэгэхдээ надад ярьж одоо бүх хүн мохордоод надаар аргаарч зам олно гэж юу ах вэ? Ийм байна. Гэхдээ яг одоо энэ чинь бид хоёрын хийж байгаа энэ бидний хийж байгаа энэ зүйлс одоо бас үнэхээр аргаа барцсан явж байгаа хүмүүсүүд байгаа л баг. Байлгүй л яг тий. Тэр улсуудад бол мэдлэг болоод би бас ийм учиртай байж байгаад ойлгох улсууд бас байгаа л баг. Тэгээ хүмүүс жоохон ойлгомжтой бас танин мэдгүй. Ер нь гэхдээ энэ тайлбарлаж байгаа бүх зүйлээ би 50% тайлбарлаж байгаа шүү. Эн чинь нөгөө би бүхнийг мэдж яагаж боломжгүй байхгүй юу? Нэгт би нас залуу хүн. Хоёрт энэ надаас урт настай. Тэгэхээр өөрөөсөө урт настай юмыг төгс мэднэ их боломжгүй. Бас нөгөө утгаараа нөгөө нэг яг энэнийг одоо зан үйл болгоод амьлуулж байгаа бөөн цаад онготын тухайн бөөд одоо юу гэж хэлж одоо энэ давуу жишээ нь энэ суусан байна гэдэг юм уу те ийм өнгөөр хийгээд гин тэр тухайн бөөтэй л үлдсэн зүйл байна. Тийм тэр бөөгийнх нь одоо жинхэнэ одоо тэр их сайхан амттай хоолыг яаж ч хүн хийгээд чадахгүй хад нэг л хүн гоё хийгээд нь шүү дээ. Тэр хүний нэг гарын нэг технологи шүү дээ. Тэр шиг яг тэр бөөгийн авьяас, бэлэг, эр, чадал, ур ухаан дээрээс нь хүнд туслая гэсэн сэтгэлээр хийж өгч байгаа юм. За ийм сум амьлуулж хад ашигын төлөө ер нь аливаа бөөгийн ёсны ямиг ашиг хонжооны төлөө хийвэл тэр амь ордог. Хизээч. Одоо юу гэдэг чинь үнэхээр одоо тийм юм шин тийм одоо юу гэдэг онгод шүтээ хийгээд тэр шиг амьлуулад өгийгээд. Гэхдээ тэр чинь мэдээж чи үнэхээр манад ингээд та хурж ирээд би одоо үнэхээр мал хувь болохгүй. Та надад нэг тусуулаад нэг мэддэг юм а зааж өгöd. За би нэг энэ хүнд нэг ганцхан юм чадах юм аа л хийж нэг энэ сайхан санаж хийж штэ. Тэгс санаж хийж өгвөл энэ аймтай чамд юм болно. Ингэж ярьсны дараа хүмүүст ирсэн хүн болгонд сум бүтээ тэдэнд хөргөө байдаг гэвэл энэ тэр айлт ямар ч ам орохгүй. Тэгэхээр чи эний чинь хийж өгж байгаа хүнээс гадна барьж байгаа хүн гэж байна шүү дээ. Тэгэхээр би одоо үнэхээр хүн ирээд би энийг хийж чадахгүй л да амьлуулж чадахгүй мэдэхгүй шүү. Яг уу зүгээр одоо нөгөө энийг үзээд хүмүүс ийм юм хэлгийгээд унах бах. За сонирхуулахад жишээ нь ийм юм хэлээхэд үнэхээр хүний зовлон сонсоод бас нэг энэ амьтанд тусалчи юу хийж өгвөл зүгээр бол за энд нэг ийм юм л тохирох юм байна гэд энэ бөө жишээ нь хийгээд айлт нөхчлөө шүү дээ. Тэр үе сайхан сэтгэлээр өртөг үнэхгүй хийгээд өгч байна. Гэтэл за ийм юм хийдэг юм байна. Одоо малчин их за хүн болгонд хийгээд өгөөдэй гээд тэрийг үн өгөөд тэгээд амьтанд хийлгээд битүү хүннийд ингээд хэдэн төгрөгөөр зараад одоо айтайхан соёлтойгоор зарчих нь шүү дээ. Одоо наадах чинь хийхэд хэдэн төгрөгөөр бүтээгээд өргөл барьцсан тэд байдгийг шүүгээд тэгвэл тэр юм болохгүй хүндээ. Тэр чин тэнгэр харж байгаа ашиг хонжооны төлөө юм хийж болохгүй шүү дээ. Гэхдээ бөө бол үнэхээр хатав. Үнэхээр би бол бас зүрхэндээ хортол айж имээсэн удаа байдаг. Алдаа гаргаж ирээсээ болохгүй юм билээ. Сонирхол би одоо болсон болоогүй нэг 10 хэдэн шав авсан. За зарим нь багш нь ч болоогүй л дээ нэг онгод. Тэр миний хамгийн том алдаа амьдралээ. Манай багш надад их хэлдэг байсан. Чи шавил бит яав. Чи энэ шав босгох нэг чи ерөөсө толгоогоо зустаж амиа хорлохын хэлбэр.
бүр надад бүр дахин захидаг байсан. Тэгээ нэг хүний сайхан сэтгэлээр хүн чи ороод ир нөхөрлөн итгээд бүү болгож өгөн даримж бөөлж байгаа ч юмгүй зарим нь ч тэгэл буруудсан ч биш ч гэсэн тэгээд болдгоо юм билгүй ч юм уу. Муу явж байгаа хүн байхгүй бах л да. Тэгтээ ер нь эргээд ингээ харахад ер нь бөөн шавил авдаг юм байна. Ер нь энийг шав авдаг гэдэг бол тэгээ миний хувьд бол өстой хизэж чадахгүй юм байна. Би өөрөө чадахгүй юм байна. Ганц нэг хүн бөө болгож онготыг холбож өгсөн. Буруу явдаг юм уу, сайн явдаг юм уу, бүү мэд буруу явбал надад тэгэл насан туршдаа лайга хурааж байгаа байхгүй юу. Тэр харих уугаал тэр одоо хараал өрөөл хилцээл хүн амтнд дарамжлал явбал тэгвэр хар энгийнээр ярихад энэ нөгөө хангарын шав штэ. Тэгэл одоо нэр холбогнууд нэр нэгтний техник гэж үг байна. Тэгээд тэр багш маань надад нэг юм хэлсэн. Яагаад болдгоо юм гэж асуусан чинь шав чинь хүнтэй хараалцсан да. Танаа шав өнрөө хараал хилам хийгээд бөө юм болоход шав руу чи ирсэн хараал бүх юм шав дээр ч юм биш чам дээр тусдаг гинэ. Уг дээр нь ирдэг. Над дээр багш дээр нь хамгийн өндөр чиг дээр нь очдөг гинэ. Та миний шав бай. Надаас бөө болоод юм сураад ч юм уу. Одоо надаас сурна ч гэж юугаа бах вэ? Өөрхөн бөөлөд одоо чаддаг болоод явж байгаад амьдралын урт замд юу ис тохиолдох юм. Нэг юмтай модалцаад би чигээ үзээд хэрүүл зодоо хийн үсттэй ч үзчихлээ. Одоо зөвхөн хүний ясаар. Тэгэл өстой би чи дээрээ тулаад одоо би таны амьдралын хор мөч бүхэнд оролцож чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд тэр хил амлаа чинь багшд нь тусдаг гин. Тэгээд ихэн булан гартаа бол адган булан гартаа гэдэг үг чинь багшаа хоёрын холбоог хэлдэг гинэ. Тийм учраас ийм нарийн учиртай байдаг учраас тэгээд нөгөө тэгээд толгой сайн байсан ч хөл муу бол явахгүй ч хүний нөгөө гуталмут 3-ын урд гутал сайт 3-ын урд гэдэг утхнууд чинь нарийн дээр хэлвэл энэ шав гэдэг юм дандаа хөл ороод гэх. Миний амьдралын би энийг бол зарим хүн дээр бол алдаа гэж хардаг. Гэхдээ сайн ганц нэг бөө байгаа. Шав бөө байлгүй яах вэ? Бүгдийг нэггүй. Зүгээр миний нэг алдаа олон авсан. Хэдэрхий олон болчих. 10 бараг 20. Гэхдээ тэр дотор яг шав болох хүн боссон цөөхөн ганц нэг хүний онгод толгойд нийлүүлээд ярил нэг 20 хүн байна. Тэгээ би эндээ одоо жаахан харамсдаг. Би яах гэж ийм их хүний хувь заяаг ийм юмтай холбож өгөө эргээд надад үлийн лайн ирдэг. Тэр хүний жаргал зовлон ууж идэх хэрүүл зодоо тэр шав болоод хичнээн надад салаа явсан ч аваа хүүхний асуудал аригтарс бүх юм тэр багшийн зүүд нойрон дээрч лайгийн цуг хүрдэг. Нэгэн л тэр зам руу утгасан хүн. Тэгэл одоо энэний юм эдэлжил дуустдаг бах та. Нэгэнтээ хийцэн юм чи. Би одоо өстой гашуун дуршлаг энэ манай багш надад хэлдэг байсан. Устаа за та ингээд за ийм одоо шав авах нэг юм байна гэдэг ингээд ярьж байна. Гэтэл та ингээд одоо таны багш гэдээ ярьж байна. Ямар хүн тэгвэл шав авах хэвээр шав хизээ босох хэвээр юм чи. Тэр бүрээд 99 шавтай бүү байсан гэсэн. За. Тэр бол одоо шав авах ёстой юм. Өгөгдлөн тэр. Тийм өгөгдөлтэй хүн байвал одоо аавна. Яах одоо нөгөө бөө босгож ирж болгож одоо бүр бөө төрүүлдэг тийм өгөгдөлтэй бөө байна шүү дээ. Тэрийг өгөөсгөж болохгүй шүү дээ. Биений өгөгдөл харин тийм биш болж таарад. Хатуу онгодтой хүн чинь зөв. Одоо хажуутахтай хүртэл хатуу. Тийг хатуу заяатай хатуу онгод дагуулж явдаг. Тангараг нь хатуу бөө чинь арих удаггүй шав авдаггүй. Одоо та бүхэн юу нөх вэ? Одоо жилд нэг хаа нэг хэдэн удаа л ганц нэг баяр ёслолоор нэг пивл бол. Тэрнээс уухаас уухгүй. Тэгтээ бас залуу хүн юм чинь баяр ёслолоор ганц нэг пив уулгүй яах вэ? Хаа нэг цагаан арих хамсахыг тас айрагч ууж болохгүй. Тэгэхээр тэр тухайн бод заяаж ирсэн тэр онгодны тэр гэрээ гэж юм байна шүү дээ. Тэр их хатуу дигтэй учраас би өөрийнхөө дэг ёсоо зөрчицөөд байна л гэж хэлээд байгаа юм. Тэрнээс бусдыг шав авахд үгүйсгээгүй шүү. Миний одоо дэг ёс юм. Би өөртөө ирсэн тэр онгод хийсэн дигийг зөрчиж том алдаа гаргасан. Тэрэндээ жаахан харамсал суудаг. Тэрнээс муу залуусыг шав болгосон юм биш. Тоогийн жоохон их болгочихжээ л гэж хэлж байна. Бөө хүн ер нь хожим нэг шав авдаг гинэ. Авахгүй байжгаад. Хойдхон хэлэх гэж авдаг гинэ. Өнгөрөөд өгсөний дараа. Тий, ер нь ингээд өгөхөд өгөхийн цагт
ингээд өнгөрөөд өгөхөд энэ хатуу том онгодыг үр хүүхэд нь аялуулж чадахгүй энэ тэнд аваачаад хаяад энэ онгод монгодыг ус тууж өгөө хийгээ хорлогдчихдаг гинэ. Тэгэхээр бөөгийн ёсонд хожуу нэг шав авдаг гинэ. Өөр насан эцсийн үед. Тэр яагаад авдаг гэж тэрэндээ юма зааж өгч байгаад өөрийнхөө хатхыг хэлэх гэж идэг. Араад алгаж. Араад алгах. Тийм тэр шав бол одоо багшийн бүх юмыг сурж аваад тэр багшийнхаа үдэн мордуулж өгөөд тэр идэл хэрэглэл онгоц ахиусыг харагдаж явдаг гинэ. Тэр уулан тавих юм бол тэнд нь очиод үр хүүхэд тавиад туслаад онголоо эргэж тойрох устай. Эргэж тойрох. А тэгэхгүй нөгөө хичнээн бөө хүний хүүхдүүд гэсэн мэддэггүй тэр нарийн ясыг хэлэхгүй шүү дээ хүүхдүүдтэй юм аа. Ер нь бол гэхдээ яг бөө хүний хүүхэд яг өөрсгчин бөө болно гэсэн ном бол байхгүй. Байдаг бол одоо тэгээд байгаа. Бас байхгүй хоёр талтай. Заримийнх нь бол байдгүй юм билэ. Хүүхэд нь бөө биш л. Заримийнх нь бол бөө байдаг юм билэ. Тэгэхээр энэ бол яг тийм гэж хэлэх боломжгүй. Тухайн тэр онгод нь удам замжих ёстой бол хүүхэд нь бөө болоод явна. Тэр онгод өнжих ёстой бол хүүхэд нь бөө болохгүйгээр ач руу нарна. Тэр онгод дахиж ирэхгүй гэвэл хэнэнч бөө болохгүй. Тэгэхээр энийг бол ямар нэгэн байдлаар яг тийм гэж ярьж огт болохгүй бөөгийн ёсыг. Эн чинь яг тийм их боломжгүй. Ямар л бол ямар үзмжтэй, өнгө зүстэй, ямар л бол ямар үзэл санаатай байх боломжтой. Нэг л юм яг тийм. Архил уугаад байвал ямар ч бөө дуусна. Архицсан л болно. Тэр худагт хувилгаан бөө бүгдийг архил ялна. Тэр архийг нэг ч юм ялахгүй юм билээ. Хичнээн мундаг бөө байгаад архинд ороод тэгэл дуусчих. Нэг үг гэдэг шүү дээ. Архи савнаасаа бусдыг би архийг дийлсэн хүнийг энэ хорвоод бол үзээгүй. Тэгэхээр энэ л бол одоо би тэрэн дээр бардам битгийл архи уугаарай л гэж хэлье. Иддэг байхгүй юу? Аимшигтэй сайхан бөөнөр архинд ороод өстой юу ч болсон байдаг. Тэгэхээр энийг л одоо төвчиж чадах юм. Тэгээ шунал архи хоёроо л төвчмэр юм байна. Тэрнээс одоо энийг ямар хийж юугаа буулгано, юугаа зүүн үү, ямар тахилгаа хийн үү? Тэр бол өстой тэнгэр нь мэдэх асуудал ах. Тэрэнд одоо би одоо нэг өчүүхэн би юугээд Монголын бүү мөрөглийг заана гэж юу ах вэ? Тий. Ангар гэдэг хүний туулсан ертөнц багшийнхаа зааж өгсөн зүйл жаахан цуглуулсан юм аа хүмүүс дэлгэн ярьж байгаа. Тэгэхээр шав авдаггүй бөө гэж байдаг л бах. Миний өөрийн дэг ёсонд буюу тэр онгодын манд хатуу ёсонд бол шав их авж болдгүй юм байна. Арих амсдаггүй юм байна. Энэ юм хаяад олон сар жилээр яваад иж болдгүй юм байна. Тэгэд хүний ясаар бол бусд нь болно. Одоо тэр хог шороо цэвэрлэх шал шавар угаахч гэдэг юм уу? Яах ч вэ штэ. Тэр ямар нэг амтны мах иддгүүгээд бичсэн байдаг юм билээ. Тэгээ юуны ч мах иддгүү тэр хамаагүй. Ээж яг янз янзын олон хүмүүстэй л уулзч байсан л та. Тэгээд одоо таны шавнар гэдэг залуучуудтай ч гэсэн таны үед ингээ найз нөхөд гэл ингээл явж илэн. Ингээ харж байхад ер нь их тэгж балран дараадад муу мухаа яваад байсан хүмүүсийг бол харахгүй. Тэгээд би бол та өөрөө ихтэй ингэж бодож байгаа ч гэсэн таныг бол тэр бий болгосон шавнар ч юм бол их чадaltaй эрдэмтэн номтой сайн бөөнөр босно гэж би дүгнэж хэлмээр байна. Яг тэр бол таны дүгнэлт тэр сайн бөө болохгүй нь одоо дүгнэгдэхгүй. Ер нь бие тааж өнгөрөх шиг бөө хүний уналт хизээ бөөхэн ундаг гэвэл бие таах цагт ганц бөө чигэлтгүй тамирчид ер нь л бүх юм тийм. Уртын насан туршид нь шалгалттай явна. Одоо сайхан болчлоо барилга бариад дээр нь гарчдаг ид биш. Хүн хөтлийн юмд бас цээр ясаа баримталж явна. Амьдралтайгаа зөв зохистой уялдуулаад жаргах үедээ бас зөв жаргах хэрэгтэй. Хаяа нэг ганц нэг амсаж ууж идэх үедээ зөв идэж уух хэрэгтэй. Хэмжээтэй. Огт арих бити уу гэж байгаа юм биш шүү дээ. Миний ёсонд тийм би миний онгод л дургу гэж хэлж байгаа. Өөр бөө ууж болно шүү дээ. Бусд үед. Хувцаа өмсчөөд арих уугаад байвал сүрж ийна л гэдгийг хэлж байгаа. Тэрнээс одоо шинэ жил баяр ёслоор эн чинь хүн юм чинь ганц нэг татаж ууж идэн инээж ханиалгүй яах вэ? Аливаа ямиг бас олон талтай харах хэрэгтэй. Орчлонгийн хүн юм чинь яг энэ бөөгийнхөө хувцсыг өмсчөөд одоо амьтны авчирсан шилтэй архийг гудраад байвал одоо тэр бит хоёр бол хоолстой хол явахгүй л гэсэн. Нийгэмд ч гэсэн тийм байгаа шүү дээ.
юу гэдэг ажил дээр ажлынхаа хувьцааг дөрөв төвцөг өмсчөөл арх залгаа бодраад иж болох. Тий. Тэрнтэй л ер нь агаар нэг байна тий. Тий. Тэгэхээр тэр утгаар нь л хэлж байгаа. Төрөний ярьсан бол надад өөрийн хувь хүний л тэр онгодынх нь л одоо тэр диктатур ёсыг л ярьж байгаа болохос бусдыг одоо тэр уудгүй идэггүй заагаагүй. Тэр хүн өөрийнхөө зурагцсан тавиланг бөөлөд үүрээд ямар ч тавиланг үрхийг мэдлээ. Ямар ч жаргал зовлон тулахыг мэдлээ хөрхий. Тэгэхээр ийм тийм байдаг гэж хашгичж болохгүй юм байлээ. Тэгэхээр бол ер нь одоо энэ жишээ нь энд тавьсан байгаа энэ онгод ингээд ярихт бол сум зүүсэн болгон одоо тий одоо хүчтэй байхгүй байгаад байна. Эсвэл сум зүвгээгүй болгон бас хүчгүй гэсэн үг биш ээ. Тий янз янз. Өгөгдлөөр байна л. Хуур манжиг бариад айхтар бөөлдөгч бөө байна. Хогт хуур манжиггүй чулуу даттагч айхтар бөө байна. Барьдагч айхтар хүмүүс байна. Тэр хүний дотроо орж үзээгүйгээс хүн дэми юм билээ. Би нэг ихний нэг 10 жил бөөлөхөд бол бас нэг 5 6 жил 7 8 10 жил бөөлөхөд бол бас их одоос би ярина жинхэнэ бөө хотлаа бөө гэж ялгадаг ч юм уу. Нэвтрүүлэг хиймээр санагддаг. Над тийм үе байсан. Тэгээ би сүүл рүүгээ нэг юм амар сайн ойлгосон. Тэгээ ер нь бусдын амьдралыг шүүж болдгоо юм байна. Тэр бөөгийн алдаа тэрэндээ л үз. Надад ч алдаа байгаа шүү дээ. Тэгээ миний алдааг нэг хүн гарч ирээд миний толгой дээр гიშгэд яриад байвал надад бас хэцүү байхгүй юу. Тэрний шиг хүн тэгээд ер нь алдаанаасаа суралцсан бүү хамгийн сайн бүү. Тэгээ багш маань хүртэл надад хэлсэн миний хүү харагдаж байгаа шиг биш. Ямар ч хүн муугаарч зовж болно. Тэгтээ тэр л зовлоо юм. Муугаар гэдэг нь өөрийн хийсэн нүглэндээ зовж болно шүү дээ. Тэгтэн л чи юм нүгэлтэй навш одоо нүглээ идлээ зовж гинэ гэж болдгоо гинэ. Тэр хүн нэг л идэлж байгаагаас биш нэмж битгий дарамжлаараа гэдэг. Тэгэхээр одоо яагаад би ч уг залуу хүн шүү дээ. 40 нас ч өрөөгүй явж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь одоо ингээ ойлгох ер нь тэгэл амтэн хүнтэй муудаж барих тэр бөөгөөрөө тэмцэж үзэлцэх бол дэмил юм байт юм бэл. Их одоо би ч хүнтэй муудаж үзээгүй л тий. Надтай хин тоочч муудах уу? Миний одоо юу намайг одоо ямар ч гэж хүн муудалцаж уурлах уу? Зөвөр ер нь одоо би тийм миний энэ зөв мөв та нар буруу гэж хэлэх буруу юм бэл. Магадгүй би ч буруу үйлдэл хийж байгааг бас харддаг юм байна л да. Тэрээс амар одоо мондог зөв уян налархай нүдээр л амьдралыг харж юммаар сайхан бөөнөр зөндөө байгаа. Одоо миний төсөөлөөгүй эрдэм номтой гэгэн оюунтай залуучууд бөө болцсон даруухан явж байгаа хүмүүс байгаа. Гэтэл одоо тэр болгоныг үгүйсгээл одоо энд л би юм хийж ийн гэж болтгүй юм. Амьдрал хорвоо юу буруу ярина, юу зөв ярина, өөр дээр нь эргээд асуулт хариулт болоод орон дотор нь толгой дээр нь гараад ирэхээс хойшоо. Тэгээ бөө хүний үг их хатуу учраас үгээ бодож ярмаар юм байлээ. Хүн дэлгэхтэй хүртлөө. Тэнгэр минь ганц аюулын юм тэр. Чадал нь орсон бөөгийн амнаас хараал ирээл хоёр нь зэрэг урсдаг гинэ. Нэгэнтэй л чадал орчих юм бол муу хэлсэн ч биелдэг, сайн үг хэлсэн ч биелдэг. Тэгэхээр бөө хүн бол мэдэхгүй гэж хэлж яах нэг хэцүү гинэ. Юм болгон тэгээд үг үсрээд идэггүй. Тэр хүнд ингээ сайхан ерөөл хэлэхэд биелчдэг гин. Тэр онгод нь гүйж штт. Өө тавлаад ч хамаагүй чиний юм эвдэрхнэхэд эвдэрчдэг гин. Тэгэхээр мундаг эрдэм орсон бөөч аман дотор нь хараал ерөөл хоёр хамт явдаг байхгүй юу. Тэгэхээр бас үг хэлээ цэгнэхийн тулд бас ингээд сурах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэхийн тулд бас одоо их л зан авираад одоо засах л та тий. Одоо их л засч явна. Одоо зарим засрахгүй зам байж л байна. Үе машин барихаар уур хүнтэй ирэлдмээр санагдана. Тэгээ юу хэлээ эн чи бас болохгүй гинэ. Залуу хүн учраас тэгэл яах. Залуу хүний насанд нь алдаа байна л да. Залуу гэдэг утгаараа 50 гараад 60 хүрээд одоо дээр бас 50 гараад 60 гэсэн чинь би залуу хүн гэж бичсэн. Гэтэ одоо 20-тай залуу бас залуу байв гэжтэй 50-тай 60-тай 60 хүрээд ирэх юм бол одоо томоож штэ. Миний зүгээр ингээд сүулт ингээд нэг юм айгуус ойлгосон. Энэ бөөнөр бол одоо багшгүй бөөлөл явж явах шиг байна гадуур. Багшаа сайн хөндлөх хэрэгтэй баг. Мэдээж. Гэтэ ер нь хамгийн сайн бөө гэж ямар бөө хэлдэг вэ гэвэл маш их алдаа оноо үзсэн бол хамгийн сайн бөө. Тэр алдаж үзэж хаад тэр болгоноос суралцаад маш сайн дуршлагтай бөө гарч ирж байгаа байхгүй юу. Тэр хүн туслах гэж нэг үзэн. Нөгөөд хаварч чадахгүй. Яагаад даварч дахиад бөөлнө. Одоо хаварч байна.
За нэг бол усын харалтай нэг ингээд ус руу юм хийж үзнэ. Алдчихлаа шүү дээ. Тэрийгэ зассаар хагаад буруу зөвийг болгоно. Яг ингээд амьдралын явцын дунд хүн өөрийнхөө хийсэн алдаанаас маш сайн суралцвал тэр бол хамгийн сайн эрдэм сурж ийн гэсэн үг. Жирийн хүн хүртэл амьдралынхаа өөрийн алдсан бүх алдаанаас суралцаад давтахгүй болоод ирэхэд л тэр амьдрал тэгшэрдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хүний жаргал зовлонтой сайн ноцолтож үтсэн бүл сайн бөө. Миний нэг өөд болсон бөө хөөрэ ах байдгийг. Манай нэг найз тэрэн дээр очиод үзүүлж харуулсан. Тэр дарахтын их мундаг бөө. Тэр ахтай гэж хэлж ирсэн байгаа зайран. Тэр манай найз асуусан юм байна. Ямар бөө мундаг бөө вэ гэсэн чинь. Хорвоо ертөнцөөр тэнж явж муу сайн юм үзэж улаан хэрэгтэл явсан бөөгөл мундаг бөөгөх бахта гэсэн гэж байгаа. Тэг үнэхээр л одоо тэр хүний хэлдэг шиг энэ дэвэн дэлхий газар жаргал зовлон булш бунхан шарил зовлон ядуу баян тансаг хад ингэр айл амтэн найр наадам бүх л юмар бөөлж явж зүгээр хувь хүн талаас биш шүү. Бүх юмд бөөлж үзэж унаж бүдэрч алдаж онж үзсэн бөөл хамгийн сайн бөө. Тэр чинь бол ер нь энэ нь зөв энэ нь буруу гэдгээ бол яг өөрийн зээр тулаад мэдчихэж байгаа юм шүү дээ. Мэдчихэж байгаа учраас тэгжиж л одоо тэр жинхэнэ бөө болж гарч ирж байгаа. Манай монголчууд ч одоо ихэнх хүн санаа нийлгээл байна. Монгол хүн ч одоо өөрийнхөө алдсан алдааг л их нуудаг шүү дээ. Тэ хүн намайг муу хэлчихнэ гэдэг. Уудаа тэр бол мэдэхгүй байна. Тиймэрхүү юм би бодож үзээгүй шүү дээ. Би л тэгж ажилтны зүгээр. Аддсан алдаа. Манайхан чинь нэг алдааг нь мартдаггүй. Хүний алдаа. Энэ нэг сэтгэл гутралын хамгийн том шинж гинэ. Муу юма дурсамж болгож бүтээгээ сайнаа мартаад байдаг гинэ. Ер нь сэтгэл гутралтай хүн дандаа мууга хадгалагдаад байдаг гинэ. Тэгэд одоо хичнээн мундаг байгаад нэг л алдаа гаргавал тэг нийтээрээ тэрийг үдсэн ядчих үгүй хацаач. Тэр монгол хүний нэг зан тийм. Гэхдээ энэ ч одоо монгол хүний занч биш баху. Сүүлийн үед монголчуудын хооронд нь тэрсгүүлж хооронд нь эв найргүй болгох сүүлийн одоо 200-300 жилийн бодлого юм л та. Тархинд нь кодлоод өгсөн. Яг. Тэрнээс монгол хүн бие биенэргөө муухаарах ёсгүй тийм хууль байлаа шүү дээ. Би одоо энэ тентхийн янз янзын чадахгүй юм байж түүхийн юм хальт унших дуртай хүн бүтэн уншдаггүй. Яон гүрний үед хувлаа хааны гаргасан зарлиг ба шүү дээ. Монгол хүн бие биенэргөө муухай харж болохгүй. Хятад хүнийг одоо буруу уншиг бол ам дамжсан яриагаар хятад хүн монгол хүнийг одоо гэмтээвэл өөх хялтаа. Монгол хүн хятад хүнийг алчвал мориорч үлөө таргана. Нэг 5 жилөө 10 хоногч үлөө мориорч үлөө торгуулдаг. Тэгээд болоо. Тэгэхээр яг хөө тэр дөрвөн төрлийн хүн байсан гэж ярьд юм лээ. Нэгдүгээр хүн Монгол, хоёр дахь нь юу ч үлээ. Ингээ хамгийн сүүлд нь дөрөв дэх нь хятад хүн. Тэгээ хятад хүн ямар ч хэлсэн баг худалчинд айлын хаалга татчих юм бол шоронд орж. Хятад хүмүүс оройгоор явдаггүй. Олуулаа нийлдэггүй. Олуулаа нийлдэггүй шүү дээ. Одоо 5-10-аараа бөөгнөрч болдгоо. Тийм хөл байсан. Одоо тэр хөл буцаад зэрэгсэн хаана байгааг мэдхүү та. Өвөр Монголд. Хятадууд өвөр монголчуудыг олуулан цуглуулдаг. Эсрэгээр нь буцаад тэр хууль одоо яг Хувлаа хааны гаргаж исэн хятадуудад хийж исэн хууль өнөөгийн хятад улсад доторх өвөр Монголын нутаг Шинжаан уугарын дээд Монгол уугар монголчууд дунд байна. Олуулаа байлгадаг. Бөөнд нь цуглуулвал заавал тараадаг. Ямар нэгэн үзэл санаад ийм л амьдрал ингэж ил иргэдэг юм байна. Ноёрхол хаанчлал ингэж иргэдэг юм байна. Тийм юм байна л та. Тийм. Тэгэхээр юм гэдэг цаг цагаараа байдгүй гэж үнэ. Тэгэхээр хоорондоо муухай харах үтхий хэл тэрсэж тэмцэж болохгүй. Тийм сайхан багт нь өнөөгийн энийг тэмцэлтэд алалцаад байна шүү дээ. Бүр амар гүр. Тэрний хүн одоо ямар үйлдэл гаргаж болно. Тэрийг дургу бол хүн үзээд өнгөрч хэрэгтэй. Гэтэл тэрийг бүр ингээ бичээд, муулаад, ажил болгоод очоод байна. Тэр хүний буруу биш ээ. Нэг хүнээр дүгнж ерөөсөө болохгүй. Ийм болгохын тулд 300 жилийг зарцуулсан байхгүй юу? Хятадууд монголчуудыг ингэж бүр генийн өөрчлөлт, оюун санааны өөрчлөлтөнд оруулахын тулд
300 жилийн ёстой бурхан шашин төвд манж хятад эцсийн хүртэл энд тэгжиж өнөөдрийн энэ Монгол хүнийг бүтээсэн байх нь. Одоо бүтээсэн байх нь биш. Өнөөдрийн тэр агуу Монголын тэр зан арын шин нэг ийм юм чимэг болгож бидэнд үлдээв. Тэгэхээр та боддоо энэ нэг ганц хүний асуудал биш. Нийтээрээ яагаад ийм амар авиртай догшин одоо хоорондоо бүр байлдахад бэлэн одоо бидний мус төр нам засаг масаг ёор сонирхдаггүй. Одоо бөө хүн болохоор хэд одоо тэгээд нэг сонгуул болоход хоорондоо хуваагдаад баг бие биенийг алхаа шахлаа шүү дээ. Саяны сонгуулиар зүгээр хаалаа. Үгүй тэгээд одоо байлдаад иргэний дайн гарах гэж шүү дээ. Ийм байгаагүй юм байна. Энийг яг ийм болгохын тулд 300 жилийн бодлогын үр дүн өнөөдөр яг ингэ гарч ирж байгаа байхгүй. Тэн чи эртнээс бидний оюун санааг ингэж өөрчилж ингэж одоо бидний оюун ухаан нөлөөлж ирсэн байна. Тэгэхээр тэр оюун ухааны сэргэн мандалт гэдэг юм буцаад бий болох ёстой. Тэр сэргэн мандалт чинь л нөгөө нэг Монгол хүн байх мөн чанар, бид монголчууд, бид нүүдэлчид, бидний өөрийн юм юу вэ гэдгийг хайгаал хэлж шít. Тэгэл өнөөдөр төв сайлна нүүдэлчдийн соёлын арга хэмжээж байдаг юм уу? Монголчууд ийм байсан гэл одоо ингээл баагаар сэргэж шít. Нэг үеийн одоо сайхан биш шít. Найр наадам сайхан Монгол ёсоо яриад. Энд чинь ингээд тэгэхээр энд хугацаа хэрэгтэй. Тэгээ 300 жил зарцуулсан шиг бас нэг төдий хугацаа шаардлагатай. Өөдөө дунд 50 жил хэрэгтэй шít. Хил бичиг соёл өөрчлөг. Хил үг 50 жилд ховсдог гинэ. 50 жил. Одоо бол залуучууд хүүхдүүд хоорондоо бие бинийгээ найзаа гэх нь болоод нэг гадаад үг хэрэгэлдэг болж байна. За тэр. Ер нь тийм ээ. Эсвэл андаа. Уг нь анд гэдэг чинь эртний монгол үг юм байгаа юм шүү дээ. Гэх мэтчлэн тэгэхээр энэ үзэл санаа, оюун санааны энэ нэгдмэл чанарыг бий болгохын тулд энэ нүүдэлчдийн том бидний найр наадам буюу 93 наадам гэдэг чинь биднийг ганцхан өдрөл нэгтгэж хийж байгаа байхгүй. Жилийн. Бид нар яг энэ өдрөл ёстой бүх мууга хаяад тэрний цаад утга нь яах вэ? Ажилгүй баярлаад байна гэж болж байгаа баг. Тэгэхээр цаад утга санаа нь юу хэлж ийн гэвэл тэр их дайсагналыг үгүй хийж байгаа зүйл юм баггүй юу? Тэн чи ингээд яг соёлын хэмжээгээр яг одоо жинхэнэ ёсороо наадамлаад сурчвал бүр одоо энэ дайсагнал баавгаар арилна. Хүнийг сэтгэл гутралаас гаргах нэг ганцхан арга байдаг шүү дээ. Хажуудах хүний хайрлаа лээ. Тэгээд тэр хүн аяндаа өнөөдөр ойлно, маргааш ойлно, сар ойлно тэгээ болчихно. Нүг хүн ингээд хажууд нь хайрлаалахаар хүн чинь баавгаар идэгддэг гинэ. Тэрэн шиг ингээд энэ соёлын арга хэмжээ гэдэг чинь ийм сайхан зүйл байдаг. Гэхдээ энийгээ жаахан өшөө гоё мөн чанараар нь зөв архитаж биш, хавтгаарч биш, яг уламжлалаар нь хийгээ сурвал энэ бол өнөөдрийн бидний нааш зан энэ хоорондоо тэмцээд байгаа байдлыг ганц эсрэг дарахлаа юм баггүй юу. За их л сонирхолтой сайхан яриа боллоо. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе да. Тэгээ. Дараагийн дугаараар эргээ уулзъя. Их чалуу байх шиг байна да. Өнөөдөр агааргүй байх шиг байна. Агааргүй тэгээд хэдийн ойлгохноо сууж байгаа ч гэсэн их халуун байх шиг. За тэгээд өнөөдөр цаг гаргаад энийг хүнтэй соёлын их гайхамшигтай өвөө ингээд танилцуулаад ярьсан танд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. За баярлалаа. За